7 хоногийн сүүлчийн өдрийн мэнд хүргэе. За өчигдөр өнөөдөр 2 улс төрд юу болоод өнгөрөө гэж. Ногоон дугаар олох гээд шийдвэр гаргацсан шүү дээ. Намаа өдөртөө бол ялгдуулнаа гэж байгаа нь бол зарим нэг хүмүүсийн хүсэл юм уу эсвэл фантаз даваа талаатайгаа хамт шалгуулж чачаал гэсэн шүү дээ. За өчигдрийн ардчсан намын 4.1 мэдээллийн хөтөлбөрөөс улс төрөө эхлэе. За ардчсан намынхан Лодо самбуу гишүүн гарч ирээд 4.1 мэдээллийн хөтөлбөрөөрөө нийслэлийн нөгөө нэг туулын хурдны замын одоо булхайг нь дийлгэсэн гэх юм уу да. 500 тэрбум төгрөг өршлөөд өгсөн шүү дээ манайх чам. Одоо тэр уртлын компанид. Тэгсэн тэр компани руу 500 тэрбум төгрөг яаж шилжүүлсэн? Ер нь тэр компани одоо тендерт яаж шалгарсан? Тэгээд энэ компани ер нь яг ажил хийж чадах юм уу үгүй юу гэдгийг яаж шалгаруулсан гэдгийг тийм бичгийг харуулсан. Тэгсэн чинь хятадын зүгээр нэг аж ахуйн нэгж нөгөө нэг тэр туулын хурдны замын тендерт шалгарсан тэр компанийга энэ компани бол одоо энэ төсөл хэрэгжүүлж боломжтой юм а гэд ингээд дүгнээд тэгээд нэг ингээд дүгнсэн. Тэгээд тэр компани тендертэй шалгараад үржилгээ 500 тэрбум төгрөг авчихсан ийм бичгийг харуулсан. За тэгээ үүнийхээ араас Нямбатрыг огцрохыг шаардсан. Ардчсан намын ер нь бол ингээд 4.1 гэдэг чинь ардчсан намын бүлгийнхний ардчсан намын л одоо үзэл бодол мэдээлэл гэсэн үг. Тэгэхээр ардчсан намынхан Нямбатрыг огцрохыг шаардж байгаа юм байна. За тэгээд мөн даваа далаатайгаа хамт ажиллаа өгөөд хоёулаа нийлээ шалгуулаа гэд. Ингээ мэдээлэл хийсэн. За тэгсэн чинь одоо манай хотын дарга Нямбатр яаж дуугаа авах вэ? Сошиалаар Лодо самбуу гишүүн рүү дайрсан. За тэгэхдээ нэлээд одоо хувийн чанартай дайрсан. Тэрний юу гэсэн бэ гэхээр Лодо самбуу өөрийгөө атман гэж ярьсан байнгын орон дээр яг үүндээ төгсөлтийнхаа нэг ой байдаг шүү дээ. Төгсөлтийн ой дээр очиод үеийнхээ бүгчүүдээс өгч байгаа юм шиг зүхтаагаад явсан гэж жилээ энэ төр гэх нэг юм хувийн чанартай. Тэгснэ одоо төрийн өндөө дээд албан тушаалтай хүн шүү дээ тэр шүү дээ. Бүхэл бүтэн нийслэлийн засаг дарга хүн өөрийнхөө фейсбુક дээр сайхан гэж бичсэн. Сайхан шүү гэдэг. Тэгээд хамгийн сүүлд нь яадаг бацаан билээ гэдэг нэг иймэрхүү нэг годомжны хил үг агуулсан тийм хэрүүлийн чанартай хөөнөрөнд дайрсан тийм мэдээлэл хийлээ. Одоо мэдээлэл их үү тэрийг одоо сэтгэл их үү ямар тааш тэгэж сошиалтай байршууллаа. Тэгсэн араас нь Лодо самбуу гишүүн мөн одоо энд нь тайлбар хийлээ. Одоо яаж дугаа авах хоёулаа л одоо салбартаа хил амтай хоёр хүмүүс тэгээд нөгөө талаас нь Лодо самбуу хариу хэллээ. Тэгээд миний төгссөн сургууль бол одоо таны яриад байгаа шиг тийм курс биш ээ энэ төр гэдэлтэй энэ сургуулиас одоо олон алдартай хүмүүс төгсөж гарсан надаас эхлүүлээ тэгээд байгаа ч юм уу тийм мэдхгүй нэг тийм яриад л. Тэгээд ерөнхийдөө яг манай хүн бол яг хөвч хүнрүүн чиглээгүй ингээ ажил төслийн яриад байгаа. Энэ төсөл чинь болохгүй байна. Таны хийж байгаа ажил болохгүй байна. Ер нь ингээд нийслэлийн ингээд энэ эрх мэдэлтэй ингээд хит хит өдрөл чинь ингээд болохгүй байгаад байна гэдэг ингээд шүүмжлээд байгаа. Тэгээ маань нөгөө талаас болохоор ингээ хөв өнөрөнд дайраад идэг. Ер нь Лодо самбуу гэлтгөө бусад бүх шүүмжилж байгаа хүмүүс төр бүгднөрөө ингээ хөв өнөрөнд дайрсан ийм өнгө өстэй байгаад байгаа. Тэгээд энэ дээр нөгөө хачир нэмээд нөгөө огцорсон ч юм уу огцроогүй ч юм уу мэддэхгүй байгаа нийтхийн дарга баяр энэ өдөр нь яг хэвлэлүүд цуглуулж байгаа яриа өгөөд ингэхдээ Нямбатрыг бас баахан одоо худалч хулгайчаар нь дуудаад огцрохгүй бол одоо хот хөвчгүй энэ төр гээд баахан юм ярьсан. Тэгээ ингээ бүр энэ давхцаад нөгөө Нямбатр ч өөрөө нүргээд ингээ баах юм болов гэж. За тэгсэн яг үүнтэй зэрэгцээд авилгатай тэмцэх газараас даваа даллааг яллагдчихаар татлаа. Өмнө нөгөө эрүүгийн цагдаагийн албанаас энэ хүнийг 6.6 тэрбум төгрөгийг эхнэр болон за тэгээ эхнэрийнх нь найз үеэл гэдэг ч юм уу те энэ хүмүүсийн одоо хамаарал бүхий компаниар 6.6 тэрбум төгрөгийг ингээд хуваагаад гаргачихсан гэдэг. Тэгээ түүнийг ажил гүйцэтгээгүй мөртлөө ажил гүйцэтгсэн гэж юм тайлыг хийгээд тэгээ ингээд мөнгө угаасан гэдэг тогтоогдсон гэдэг авилгатай тэмцэх газар руу өгсөн. Тэгээ нөгөө авилгатай тэмцэх газар ч угаасаа тогтоогдсон гэдэг өгсөн юм чинь мэдээж яллагдагчаар татаж таарна. Тэгээ яллагдагчаар татаад одоо шалгаж гин. За яг нэг мөсөн энэ хүн ялтан болцсон гэсэн үг биш. Зүгээр яллагдагчаар татаа шалгаж байгаа. Тэгээ шалгалтын явцыг яаж үргэлжлэх юм байгаа. Нэг иймэрхүү юм болж байна. Нийслэлтэй холбоотой одоо улс төрөх юм бол. За тэгээд нөгөө ардчсан нам чинь нэг 2 хуваагдаад тэгээ би өмнөх контент дээр ярьсан шүү дээ. Нөгөө генсекээс явуулаад
Баяр цогт одоогоор төр одоо үүрэг гүйцэтгэж байгаа. Тэгээ энэ баяр цогтыг ерөөсөө ингээд жинхэлчихүү гэж бодоод айгаад ах шиг байна. Одоо нөгөө бат тулгын тал. Тэгээ батлаггүй өөрөө ч гэсэн ордонд орж ирээ. Би бол баяр цогтыг дэмжихгүй гэж хэлсэн. Түүний одоо хамаарал бүхий гэх юм уу юу гэх улс төрд оруулж ирсэн хүмүүс нь хүртэл яг ярьж байгаа. Баяр цогтыг бид нар дэмжихгүй гэж ярьж ирсэн. Тэгсэн өнөөдөр баяр цогт нь өөрөө яриа өглөө. Тэгээ юу гэж ийна гэхээр манай намд одоо юм 4 фракц байдаг одоогоор. Тэгээ энэ 4 фракц одоогийн миний мэдж байгаагаар намайг ерөнхий нарийн бичгийн даргад дэмжиж байгаа. Тийм учраас би одоо 5 дугаар сарын 6-нд болох намынхаа хурлаар ерөнхий нарийн бичгийн даргаар жинхлэх нь баг тодорхой болж ах шиг байна гэсэн зүйлийг ярьсан. Тэгээ нөгөө нэг одоо янз янзын хүмүүс тань руу дайралт хийгээд байгаа гэдээ ингээд яриадсэн. За тэгээ тэд нартай холбоотой нэг тийм сүртэй зүйл ярьсангүй. Тэгээ оюутлагатай холбоотой ганц нэг зүйл ярьлаа. Тэгээ оюутлагатай ингээ холбоотой юм баяр цогтоос асуухаар ингээ мэдгүй зарим нэг сэтгүүлчдийн нэг залуу сэтгүүлчдийн мэдгүй юм англи үг юм ингээ янз янзын эдийн засгийн үгийг хэл ашиглаад нөгөөдөлийнх ингээ амын таглчаад байгаа. Тэгээ ингээд янз янз юм ярьж байгаа. Тэгээд ингээ өнгөрөөд гараа явлаа. За тэгээ баяр цогтын асуудал ерөнхийдөө шийдэгдсэн юм байна. Ерөнхий нарийн бичгийн дараагаар томилох нь тодорхой болчихсон юм байна. Одоо яг нөгөө яг ингээд албан ёсоор тамга тэмдгийг авах дутуу байгаа байна гэж энэ нөгөө нэг хурлаас өмнө задарчлаа. За тэгсэн өнөөдөр мөн нэг чухал зүйл одоо яригдсан нь зол жаргал гишүүн юу байсан. Одоо нийслэлийн төсөв болон за тэгээд төслийн хэрэгжилттэй холбоотой зүйлүүд дээр ерөнхий хэлтийн сонсгол хийнэ гэдэг ингээд санаачлаад тэгээд нийтдээ нэг 20 орчим гишүүн гарын үсэг зураад улсын хурлын даргад хүргүүлсэн. Тэгээ нийслэлийн төсвийг та бүхэн мэдж байгаа жилээс жилд өссөн. Одоо сүүлийн бараг 5-6 жил 10 дахин өссөн баг шүү ер нь бол. Тэгээд эрх мэдэл нь нэлээд тэлж байгаа. Тэгээд хийж байгаа хэрэгжүүлж байгаа төслүүд нь одоо мега төслүүд гэж яриад байгаа. Энэ төслүүд нь цаасан дээр л амар их үр өгөөж өгöd байгаа болохоос биш. Яг ингээд амьдрал дээр хэрэгжээд эхлээд ч юм уу те ингээд үр өгөөж өгөх юм магадлал маш багтаа байгаа учраас ер нь ингээ олон нийтэд маш их эргэлзээ байна. Тэгээд дээрээс нь нийслэлийн албан тушаалтнууд чинь маш их юм мөнгөний хэрэг ингээд авилга албан тушаал мөнгө угаах ч юм уу тийм хэрэгт холбогдоод байна. За тийм учраас ер нь нийслэлийн төсвийг тэгээд энэ төслийн хэрэгжилттэй хамт энэ хяналтын сонсгол хийх нь зөв юм байна гэдэг 20 орчим гишүүн нэгдээд ерөнхий хяналтын сонсгол хийхээр болсон гэж. Тэгээд энэ ерөнхий хяналтын сонсгол гэдэг нь одоо бидний нөгөө нэг мэддэг шиг оюутлагын сонсгол за тэгээ нүүрсийн сонсгол гэдэг ч юм уу. Эднээс арай ондоо. Юугаараа ондоо гэхээр энэ сонсголууд чинь тусгай хэлтийн сонсгол гэж явдаг баха. Тэгээд энэ тусгай хэлтийн сонсгол нь чуулганаар ороод байнгын ороогоор дэмжигдээд чуулганаар ороод ингээд санал хураагаад дэмжигддэг. Энэ өргөн хүрээний тийм том сонсгол болно гэсэн. Тэгэхээр энэ өнөөдрийн зол жаргал гишүүний санаачлаад 20 орчим гишүүний санаачилсан ерөнхий хэлтийн сонсгол болохоор санал хураахгүй. Улсын хурлын даргад эдгээр бичгээ хөргүүлнэ. Тэгээ улсын хурлын даргын ажлын албанаас энэ хяналтын сонсголыг зохион байгуулах үүрэгтэй. Тэгэхээр гарцаагүй энэ хяналтын сонсгол хийгднэ гэсэн үг. Тэгэхээр бидэд одоо нийслэлийн төсөв болон нийслэлийн одоо хэрэгжиж байгаа энэ төслүүдтэй олон нийт сайхан дэлгэрэнгүй танилцах нь байна гэж ойлгож болох нэ. За тэгсэн нэг ийм хөгжилтэй юм болсон. За эхлээд энэ бичлэгийг үзчихье. Тэгээ дараа нэр. Сайн байна уу сайдаа? Эндээс содхоо. Энэ нөгөө нэг хослмол хөдөлгөөртэй Фүрүүс Аква гэх мэт машиныг дугаараа хязгаарлалтаас чөлөөлөх юм. Тэг нь. Хизэнээс вэ? Тушаад гарсан өдрөөс чөлөөлж шүү дээ. Угаасаа ногоон дугаар олох гээд шийдвэр гаргацсан шүү дээ. Активын газар үүр өгсөн. Ногоон дугаараа яаж авах гэсэн? Активын газар олох үүрэгтэй. Нийслэлч хамаарна. Одоо энэ бичлэг дээр зам тээврийн сайд дэлгэр сайхан нөгөө засгийн хурал 3 өдөр болдог. Тэгээд засгийн хурлаас гарч ирэнгүүт сэтгүүлч асууж байгаа юм тийм. Энэ хослмол хөдөлгөөртэй автомашинуудад ногоон дугаар олгоод тэгэхдээ бүр яг нэр дурдж хэлж байгаа шүү. Aqua Plus гэдэг машинуудад ногоон дугаар олгоод нэгдүгээрийг нэгээр явуулах гэж байгаа юм байна. Энэ одоо хизэнээс явах вэ гэдгийгсэн чинь маань нэг шууд тэгж одоо тогтоол гарсан өдрөөс л хэрэгжиндээ гэдэг. Тэгээ энэ юм багхгүй юу? Уг нь тэр одоо ерөнхий сайд тэр танхимын тэргүүлэгч хэлээд байгаа нь PHEV буюу нөгөө plug-in hybrid electric vehicle гэдэг ийм нөгөө нэг тогон залгадаг. Тэгээд захилгаан тэгээд залгаад
цэнгээ авангуутлаа тэр захилгаанаараа явдаг. Тэгээд шаардлагатай үед бензин хийждэг ч юм уу те. Иймэрхүү төрлийн автомашин багхгүй юу? Тэгж хэлж байгаа байхгүй яг энэ бичлэг дээр ч гэсэн өчрөл тэгж хэлж байгаа зөө. PHEV буюу ингээд хослолмол хөдөлгөөр бензин ингээд захилгаан гэж хэлж хахад мань хүн ойлгоогүй суужсан байгаа байхгүй. Тэнд дэлгэр сайхан нэг үүрэг өгөөд байгаа шүү дээ. Ингээд ногоон дугаар олгоод ингээд нэгдүгээр нэг явуулаа шүү гээл тэнд амхандаа ингээд за гэж толгоо зөхиос сууж лээсэн баг. Тэгснэ гарч байгаа гутлаа сэтгүүлчдэд Акко Брус гэсэн чи тий одоо тогтоол гарсан өдрөөс явуулна гэдэг ингээд сууж байгаа байхгүй. Тэг ингээд нэг юм email сайттай шүү дээ бид нар тий. Юугаач мэдхгүй тэнд ингээ эсвэл шал өөр юм игээд утсан оролдоо сууж идэг ч юм уу. Эсвэл үнэхээр ойлгоогүй ч юм уу тий. Тэгээ ингээ нөгөө иргэдэд эн чинь маш хортой мэдээлэл очиж байгаа байхгүй юу. Бүхэл бүтэн замтай өрөө сайд нь өөрөө тимээ гэж хэлчихэнгуут нөгөө иргэд чинь болохоор өө энэ Акко Плюс явах юм байна гэж ойлгочдөг. Ийм хаана хариуцлагагүй шүү гэж. За тийм хамгийн сүүлд нь төсвөр өрнө мэдээллийг өргөн барьжээ. Өнөөдөр эдийн засаг хөгжлийн сайдын их баяр юу гэж тооцсон бэ? Гол ерөөсө 2 тоог л дуртжээ. Инфляцийг одоо доктортой зорилт төвшөнд бууруулахаар баримталж байгаа. Баримталдаг угаасаа. Тэгээд энэ үрээнд за 2027 онд 7% заяа. 2028 онд 6%, 29 онд 5% гэж байгаа байхгүй. Одоо байгаагаас баг 2 дахин бага болох гэдэг юм хайш тий. Ингэж тооцоолсон байна. Гайхалтай тий. Тэгэнгუთ эдийн засгийн өсөлтөө шүү дээ. Зөрүүлээд эдийн засгийн өсөлтөө 2027 онд 5.8-аар заяа. За 2028 онд 6%-аар, 2029 онд 6.3%-аар тооцсон байна. Тэр нь ингээд эдийн засаг өсөөд явах нь цаашаа. Одоо бид нэр ямархуу байдалтай байгаа үлээ те зүгээр л нэг юм сэтгэл хэлэхэд байна шүү дээ те. Төрийн албан хаагчид болон за түүний хамаарал бүхий хүмүүс дунд Монголын бидний төлсөн энэ татврын бүх мөнгө орж байгаа орлого бүх мөнгө тэнд эргэлдэж байгаа баг 80% нь тэднэр дээр эргэлдэж байгаа. Эдийн засаг яаж өсөх вэ гэхээр тэр одоо энэ төрийн хамааралтай тендер гусдаг энэ авилагчид те эднэр дээр эргэлдээд байгаа энэ их мөнгө доошогоо дундаж давхарлуугаа буугаад аж ахуй нэгж бизнес эрхлэгчтэй дэмжиж доошогоо бууж ирсэн үед эдийн засаг өсдөг юм аа. Тэгэхээр энэ арга хэмжээгээ эхлээд авах нь зүг баха. Ингэж нэг худлаа тоо тавиад нэг лаг төсөөлөл хийгээд тийм үнэн гэхдээ яг жил болгон л ингэж нэг юм төсвөр өрөөний мэдээлэл орж ирдэг. Тэр нь хязгаарч биелдэггүй. Тэгэл их өөдрөг ингээд орж ирдэг. Тэг өнгөрсөн жилийн төсвөр өрөөний мэдээлэл энтрийг харах юм бол бас хэцүү шттэ ер нь бол. За нэг иймэрхүү байна. Өчтөр өнөдөр улс төрд иймэрхүү зүйл боллоо. Баасан гаргаа та бүхэн сайхан өнгөрүүлээрэ. Маргааш амралт нөгөөдөр амралтын өдөр мөн амралтын өдрүүрээ ая тухтай өнгөрүүлээрэ. Эх 7 хоногийн улс төрд юу болоод өнөө контентероо эргүүлцъя.